Азийн хөгжлийн банк, байгаль орчин аялал жуулчлалын яам, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хувьсгал аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хувьсгал нуурын байгалийн цогцлборт газарт байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хог аяллаа менежментийг сайжруулах зорилтын хүрээнд Хувьсгал аймгийн Алаг Эрдэнэ сумын хатгал тосгонд сүүлийн 30 гаруй жилийн турш нийт 9.4 га талбайг хамарч хуримтлагдсан Харганы яамын ил задгаа хогийн цэгийг нөхөн сэргээж тухайн байршил чинээр 2 дугаар зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтанд орууллаа. Таны харж байгаа энэ хогийн цэг бол Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төвгөж зарлан тунхагласан Хувьсгал аймгийн хатгал тосгоны хамгал хаягдал бохирооцдог газар. Хогийн цэгийн талбай хэмжээ нь 9.5 га. Хог хаягдлаас үүдэлтэй хөрсний урсны бохирдол эгийн голын их рүү орж байгааг байгаль орчны үнэлгээний хээрийн судалгааны багийнхан тогтоосон байна. Тэгээ өнгөрсөн энэ 38 жилийн хугацаанд бол нэг ч удаа янзлаагүй. Энийг бол одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ландлип хэлбэрээр бол бас хийж байгаа нь бол туйлын таатай байгаа. Бид бүхэн хатгал тосгоны Харганы яамд байгаа хуучин хогийн цэгийг бол төрж зайлуулж мөн овоолго үүсгэж дээрээс нь хий гаргах хоолоос өрлүүлж цаашдаа бол уг хогийг ландфил байгууламж маань ашиглалтанд орсны дараа бүрэн байгальд аюулгүй одоо ийм овоолго маягаар ингэж бол нөхөн сэргээхээр бол зорж ажиллаж байгаа. Эгийн гол үүр голтой нийлж сэлэнг мөрөнд цаашлаад байгаль нурц сутгадаг. Байгаль эхийн энэ гинжин холбоо хүмүүс бидний буруугаас тасалдахад хүрээд буй өнөө үед ил задгаасгаж хөрс усыг бохирдуулж ирсэн төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжийг төслийн хүрээнд бүрдүүлж чадсан юм а. Тухайлбал ландфил эрчимтэй ус нэмэгдэж байгаа дотоод гадаадын жуулчлалын урсгалыг дагсан нийгмийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн уур амьсгал, хөрсний бүтэц, мөн цэвдгийн тархал зэргийг харгалзан хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрсөнд нэвчилгүй дарж буслах технологийн нийт 50,500 м3 багтаамжтай 2 дугаар зэрэглэлийн хатуу хог хаягдлын ландфил байгууламжийг барьж гүйцэтгэлээ. Тус байгууламж нь хог хаягдлаас хөрсөнд бохирдол нэвчгээс хамгаалсан геомембран доторлоготой метанхий зайлуулах хоолой бүхий ландфилийн 2 үе шүүрэл цуглуулах, уурсуулах сан 40 тонны даацтай автопо боловсон ариун цэврийн байгууламж, ажил амралтын өрөө бүхий, харуул, бүртгэлийн байр, дахин боловсруулах боломжтой хаягдлыг ангилан ялгах талбай, сайжруулсан шороон зам, хамгаалалтын торон хашаа, шороо нөөцлөх талбай, машин механизмын зогсоол, аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулга, шинийн цагаар ландфилийн талбайг гэрэлтүүлэхийг гэрэлт самхаг, хяналтын камертайгаар тус төлөвлөгдсөн. Тодорхойлбол автопоны хог бүртгэлийн програм хангамж нь ямар төрлийн хог хаягдал хичнээн хэмжээгээр аль сум багаас ямар улсын дугаартай автомашинаар хизээ ирснийг дэлгэрэнгүй бүртгэж дарж буслах тарифын дагуу хогны төлбөр тооцоог хийх, аймаг орон нутгийн түвшинд хог хаягдлын мэдээ тайлангшуурхай үнэн зөв дамжуулах, тайлагнах боломжтой. Бохир ус цэвэрлэх байгууламж. Төслийн хүрээнд орон нутгийн эрсдэс уур амьсгал, хэт хүйтэн бүсийн нутаг дэвсгэр тохиромжтой SBR буюу биологийн аргаар цэвэрлэх технологид суурилсан хоногт 75 м3 хүртэл ахуйн бохир усыг хүлээн авч 95-аас 98% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг бүрэн цогцоор нь барьж ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Энэхүү байгууламж ашиглалтанд орсноор Хувьсгал нуурын эрэг дагуух жуулчны баазууд, хатгал тосгоны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарах ахуйн бохир усыг байгальд ил задгаасгаж, хөрс усыг бохирдуулж байсан өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн зогсоох боломж бүрдэж байна. Түүнчлэн дээрх байгууламжуудын урт хугацааны ашиглалтын тогтвортой байдлыг хангахын тулд 10 тонн хүчин чадалтай бохир ус саруулах машин, хог өөрөө буулгагч машин болон олон үйлдэлд универсал тракторыг хүлээлгэн өгөөд байна. Мөн эдгээр техникүүдийн ашиглалт засвар үйлчилгээний гарын авдаг, хатгал тосгоны хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг орон нутгийн удирдлага болон ашиглалт хариуцсан байгууллагад хүлээлгэн өгч, хүний нөөцийг чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөд байна. Ландфил төслийн хүрээнд бол хог хаягдлын асуудал шийдэхийг зорио ажиллаж байна. Орон нутгийн хоггүй байлгах үүрэг бол ард иргэд, орон нутгийн иргэдэд маань кампуд маань үлдэж байна гэж бол бид нар бодож байгаа. Ийхүү тогтмол үйл ажиллагаатай хариуцах эзэнтэй байгууламжийг өдөр нутаг, сумдын түвшинд анх удаа жижиг байдлаар нэвтрүүлж буй анхны сайн туршлага
болж байна. Их дэлхий байгаль ихэ хайрлан хамгаалъя.